За 4-р ангийн сурагчид даалгараасаа хийж байгаа юу? Даалгараасаа хийж байгаа гэдэгт багш нь итгэлтэй байна. За бид нэр онлайн хичээлээр ярьсан зүйлүүдээ бас давтах ёстой гэж бодож байна. Ингээ ерөнхийдөө одоо жилийн эцсийн нэгдсэн давтлагын хичээлүүд явагдаж байгаа. Өмнө нь үзсэн дүрмүүдээ дахин давтна, бас жишээ үгэн дээр ярина, үгийн салаа утга, үгийн бүтээвэр эдрийг бол одоо бас давтах шаардлагатай гэж ингэж бодсон. За ингээд өнгөрсөн онлайн хичээлээр бид нар үгийн салаа утгыг ярьсан байгаа. Үг бол дуудлага нийжил боловч утгын хувьд өөр үгнүүд монгол хэлэнд бол маш илбэг тохиолддог. Жишээлбэл бид нар шар өвчин, шар гэдэг үгэн дээр ярьсан өнгөрсөн хичээлээр шар өвчин, шар өвөр, магшархын шар гэдэг ярьсан байгаа. Мөн ам гэдэг үгэн дээр ярьсан уулын ам, хайчны ам, галын ам гэх мэт ингээд та нарт маш олон жишээ гаргаад ингээд ярьсан байгаа. За өнөөдөр бол одоо ижил дуудлагатай мөртөө өөр утгатай үг бас та нарыг бас олоолыг гэж ингэж утсан. За мөр гэхээр ямар мөр ах вэ? За бодорой. Мөр гэхээр ямар мөр ах вэ? Мөр гэхээр юу хэлж болох вэ? За мэдээж хүний хоёр мөр байна тийм ээ. Мөр. Энэ хоёрыг мөр гэж хэлнэ. Дуудлагч утга өөр үгнүүд яриад шүү дээ. За хүний мөр. Хүний мөр. За өшөө бас хүний эргэтэн гэлж шүү дээ тийм ээ. Биеийн нэг хэсгийг гэлж. Гэтэл хүн ба амьтны мөр гэж болох уу? Олон тийм ээ. Хүн ба амьтны цасан дээр гарсан мөр, элсэн дээр гарсан мөр, шороон дээр гарсан мөрийг хэлнэ. За мөрөөр нь мөрдөж бас хүн ахуй амьдралд хэрэглэдэг тийм ээ. Жишээлбэл ан авалж байгаа анчин хүн бол юу ангийнхаа авлах гэж байгаа ангийнхаа мөрөөр нь мөшгөж байгаа. Тэгээд цасан дээр гарсан мөрөөр нь мөшгөж байгаа авлах. Ийм ачаал төвчтэй байх юм байна. За мөн даал гэдэг үг байна. За даал гэдэг бол за юу байж болох вэ гэдэг үстэй. Даал. За мэдээж даалын тоо тийм ээ. 7 10 даал. За 7 10 за ингээд бүтцээр задлах юм бол бид нар даал гэдэг тоог үүсгэж болно. Даал. За даал. Өшөө ямар даал байх вэ? За даал мөр байж болно тийм ээ. Даал. За хоньны даал, хүн малын даал эргэтэн бас. Хүн малын эргэтэн байх юм. За өшөө даал юу байх вэ? Даал гэж юу байх вэ? Халуун уранд ордог мод. Даал мод. За ийм даал гэдэг үг ийм 3 утгаар гарч ирж шүү дээ. Тийм ээ? Ийм 3 утгаар гарч ирж. За ир. За ир гэдгийг нэгдүгээрт нь өөрөөр юу гэж ойлгож болох вэ? Ир. Наашир гэж олно тийм ээ. Нөгөө утга нь ямар байж болох вэ? Хөрөөний ир. Утганы ир, хайчны ир. Нөгөө огтлдог, хайчилдаг ир нь сайн байх юм бол сайн өөгүй даваг, өөгүй хайчтан цаасыг ч гэсэн эргүү цаас, эргүү хайч бол цаасыг бол сайн хайчилж бас чадахгүй. Тийм учраас хайч утганы ир байж болно. Ямар нэгэн багц хэрэгслийн ир байна тийм ээ. Утганы ир байж болно. Нөгөөх нь ир очихын ир үүлэг болно шүү дээ. Ир очихын ир. За гэх мэтчлэн ингээд ийм үгийн салаа утгуудыг бид нар бас олж жишээн дээр тайлбарлаж одоо сурсан байгаа тийм ээ. За бас за та нар дараагийн хичээл одоо онлайн хичээл дээр багштай та нар ийм нэг дуудлагатай тэгсэн мөртлөө утга нь хэд хэдэн утга заадаг ийм үгнүүдийг бас та нар бэлдээд багштай хэлж өгөөрэй. За мөн бидний одоо гол цөм хичээлийн гол цөм болсон үгийн бүтээврээр задлах үгийн бүтэц байна тийм ээ.
За үгийн бүтцээр одоо дахиад бас давтан ярилцъя. За онлайн хичээлээр багш нь танарт үгийн бүтцийг зүгээр дасгал ажиллаулаад та нарын мэдих дагуултай үгэн дээр дасгал ажиллуулж ирсэн хэвтэй боловч одоо энэ өнөөдрийн энэ үгэн дээр та нар бас ажиллая гэж ажиллаулъя гэж бодож байна. За элгэвчний гэдэг үгийг үгийн бүтцээр задлая гэхэд үгийн язгуур нь юу вэ? За бодорой үгийн язгуур нь цааш задрахгүй утга хэсэг бол элэг. Элэг гэдэг маань юу вэ? Хүн ба амьтны эрхтэн, дотор эрхтэн байна, тийм үү? За тэгвэл элэг гэдэг үг нэр үгэндээ эвч гэдэг нэрээс нэр бүтээх дагуур залгаж байгаа. Элэгвч. Элэгвч нэмнийг одоо мал төлөлөг үеэр төв суурин газрын хотын хүмүүс хөдөөний улсуудад элэгвч нэмнээ бэлтгээд явуулдаг. За тэгвэл элэг язгуур эвч гэдэг нь дагуур болж байна, тийм ээ. Тэгвэл элэгвчний И гэдэг нь юу? Харьяаллын тийм ялгалын нөхцөл. Харьяаллын тийм ялгалын нөхцөл чинь гэсэн ийм олон нөхцөл байдаг байна шүү дээ. Ийм олон нөхцөл. За тэгэхээр хүүхдүүд болохоор энэ хоёрыг хамгийн сайн мэддэг. Ийм хоёрыг их сайн мэддэг байхгүй юу? Энэ хоёрыг мэддэггүй. Мэддэггүй гэж төдийлөн бас анзаарч хэрэглэгдэхгүй болохоор тэгэхээр одоо энэ дээр багш нь жишээ өгөө. Жишээлбэл гимүүлэгчээр бас хишгээр төгссөн үгэн дээр харьяалахын тийм ялгалыг нөхцөл дагуулах яах вэ? Мэдээж гэхгүй. Энэ үгийн чинь энийг залгахчин гэж бодож болох үгүй. Эмгэгшгийг бүр залгахгүй эмгэгшгээр гэсэн залгуурыг. За тэгвэл гэж залгах. Яг тэгвэл игшгээр төгссөн учраас игшгээр төгссөн нөхцөл залгахгүй шүү. Тэгэхээр яах вэ? Игшгээр төгссөн үг учраас гимүүлэгчээр гэсэн залгуур залгана. Тэгвэл жимс гэвэл харьяалахын тийм ялгалын нөхцөлд байх үгүй шүү дээ. Гэхээр. Тийм ээ? За тэгээд багш нь хаанч шугуй, бугуй, бай гэх мэтчлэнгийн дугуй гэсэн хасагшгээр гэсэн үгнүүдийг бол тийм ялгалын нөхцөлөөр хувиргаж байсандаа та нар санаж байгаа. Дэвтэр дээр чинь ч бас байгаа. Тэгэхээр одоо энэ дээр бол бас алдаж болохгүй шүү. За дараагийн үг нь гимүүлэгч сургалтын гэдэг идэвхтэй үйл язгуур байна. Сур. Мөн энэ бол тогоомл залгуур. Дагуур. Идэвхтэй үйл язгуур дээр нэр бүтээх дагуур залгасан байна. Тийм. За энэ дээр тэгээд Д гэдэг нь олон тооны дагуур гэж явдаг. Нөхцөл гэж явдаггүй. Олон тооны дагуур гэж нэрлэгддэг. За мөн харьяалахын ялгалыг хамгийн түгээмэл та нарын мэддэг ийм нөхцөл байна. Тэгэхээр та нар энэ дээр гол анхаарах нөхцлүүд чинь энэ гурав дээр анхаарах хэрэгтэй. Тэрнээс энэ хоёр нөхцөл дээр бол түгээмэл угаасаа бидний бичиж байгаа үгэнд ч гэсэн нэлээд дэлгэрэнгүй ордог нөхцлүүд учраас энэ хоёр дээр бол танаас санаа зовхон байхгүй. Энэ гурав дээр маш сайн анхаарах хэрэгтэй ийм шаардлагатай. За одоо энэ хоёр үгийг багш нь албаар сонгож авсан байна. Нөхөд гэдэг үгийг язгуурын салгаж хэлээ да. За юу гэж бодож байна? Нөхөд гэдэг үгийн язгуур нь юу вэ? Нөхөд мөн үү? Биш. Нөхөд гэдэг үгийн язгуур нөхөр. За тэгээд эн гэдэг нь болохоор олон тооны дагавар. Нөхөр гэвэл ганц тоо. Нөхөд гэвэл олон тоо. За одоо өөс гэдэг нь юу вэ? Гарахын тийм ялгалын нөхцөл. Өө гэдэг нь хамаатуулын нөхцөл. Ерөнхийлөн хамаатуулын нөхцөл. Хамаатуулын нөхцөл бол хоёр янз байгаа шүү дээ, тийм ээ? Бид хамаатуулах нөхцөл, эзэн хамаатуулах нөхцөл, ерөнхийлөн хамаатуулах нөхцөл гэсэн
ерөнхийлөг хамгаалалт гэж олон ярьдаг юм да. За тэгээд биед хамгаалах гэдэг нь болохоор мин нэгдүгээр бие, чин хоёрдугаар бие, эн гуравдугаар бие. Жишээлбэл ээж мин гэвэл миний ээж. Ээж чин эсвэл ээж тань гэвэл хоёрдугаар бие. Ээж эн гэвэл гуравдугаар бие. Тэгэхээр хүмүүс одоо юу ахмад настай үүсгсэн хүндээ бол чин гэж ярих бол зохимжгүй. Энэ бол ярианы гэж байгаа юм тийм ээ. Чин гэж ярьдаггүй. Монголчууд угаасаа хүндэтгсэн үнийг их хүндэтгэж өөрөөсөө дүү хүнийг ч гэсэн та гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр ээж чин гэж ярих нэг өөр, ээж тань гэж ярих нэг өөр. Тэгэхээр тань гэж ярих нь хамгийн хүндэтгэлийн одоо юу байх юм шүү. За хамгийн сүүлийн үгийг харъя. За нохот гэвэл олон тоо тийм үү? Тэгвэл одоо нөхцөлийн олыг гэхээр нөхцөл нь юу байх вэ? Юу язгуур нь юу байх вэ? Нохой. Нохой гэвэл ганц тоо. Тэгээ олон тооны нөхцөлтэй болохоор багш нэг гэж яриад байгаа. Нохот гэвэл олон тоо. Язгуур дагуур ор гэвэл юуны нөхцөл үлээ? Үйлдэлийн диалогын нөхцөл. Тэгээд гээ бас хамаатуулахын нөхцөл. Тэгэхээр үгэнд анхаараарай. Үгэнд эхлээд хамгийн ихлээр язгуур байх юм. Хамгийн нэгдүгürt язгуур байна. Язгуурын дараа дагуур байна. Дагуур. Дагуурын дараа нөхцөл байна. Эхлээд язгуур байгаа, дараа нөхцөл байгаа, тэгээд дагуур байна гэж хизээч байхгүй. Харин язгуур байгаа дагуургүй үгэнд шууд нөхцөл залгаж болно. Тийм тохиолдол бий. Жишээлбэл гэвэл язгуур шүү дээ. Тэ? Язгуур. Үгийн язгуур. Аавын гэвэл дагуур биш шүү дээ. Харьяалахын тийм нөхцөл байхгүй юу? Мөн ээж язгуур. Ээжийн бас харьяалахын тийм нөхцөл. Бас өөр тийм нөхцөл байж болно шүү. Ээжтэй гэвэл аавтай гэвэл хамтрахын тийм ялгал. Ээж рүү аав руу гэвэл чиглэхийн тийм ялгал. Ээжээс ааваас гэвэл гарахын тийм ялгал. Ээжээр ааваар гэвэл үйлдэхийн тийм ялгал. Ээжэд аавд гэвэл хоршихын ялгал. Тэгэхээр язгуурын дараа шууд нөхцөл авч болно. Харин язгуурын дараа нөхцөл аваад дараа нь дагуур орно гэж хизээч байхгүй. За ингээд онлайн хичээл дээр та нар ойлгож байгаа зүйл байна уу гэдэг асуухаар ойлгоогүй зүйл байна уу, асуух зүйл байна уу гэхээр байхгүй гэдгийг одоо сайн бодож байгаа. Даалгавар хийх явцад гарч байгаа бэрхшээлүүдийг нэг тусгайлсан нэг цаасан дээр тэмдэглэж аваад тэн дээр тэмдэглээд хүн мартна шүү дээ. Багшаас би ийм юм асуув гэдгийг тэмдэглэж авч байгаа. Онлайн хичээл дээр багштайгаа ингээд харилцсан асуугаад хариултаа аваад ингээд хичээлдээ шамдан суралцаарай. За ингээд анхаарал тавьсан явж баярлалаа хүмүүстээ. 4 сарын 20-оос 5 сарын 1 хүртэл даалгаврыг багш нь бэлтгээд бэлэн болсон байгаа. Даалгавраасаа хийгээрэй. Хүмүүстээ анхаарал тавьсан явж баярлалаа.